За бидний говийн аяллаа 3 дахь өдөр ингээд эхэлж байна. Баянзагийн ойролцоо байдаг газарт бид нар өчигдөр оройн хайж явж агаад майханаа бариад кемплж гонсон. За энэ өдөр бол жоохон сэвэлзүр салхитай өдөр байсан. Бид өглөөний цайгаа уучаад дахиж Баянзаагийнхаа яг баруун талаас нь харж болдог юм улалзах цонж гэдэг энэ сарвчтай газар дээр дахиж ирсэн. Энэчнээс бол одоо бид нар энэ цаана харагдаж байгаа хэсгийн яг дээгүүр нь явж ихэвчлэн Баянзаагийг үздэг болвол эндээс ирж харснаар энэ яг нэг улаан шавартай хэсгээ бүхэлд нь ингэж харж болдог юм газар байгаад байгаа. Тэгэхээр энийг дахиж ирж үзээд тэгээд энэ одоо газар дээр динозаврууд өмнө нь амьдардаг байснаар одоо хүүхдүүдтэй ярьж хүүхдүүд маань нэлээд төсөөлж тэг хөрхөн гүрвэл гүйж байгаануудыг хараад динозаврын яс гарч ирэх нөө ухаж мохож үзээд тиймэрхүү байдлаар дахиж Баянзаагаа үзчихэд тэгээд бид нар цаашаа аяллаа үргэлжлүүлсэн байгаа. За энэ өдөр болохоор бидний аяллаа сүүлийн өдөр. Тийм болохоор бид нар Баянзаагаа үзчихэд дараа нь Баянзаагтай яг нэг 20-30 км орчим яваад байдаг Молцог элс гэдэг газар руу хөдөлж байна. Зүүн баруун. Энэ гөр нь ингээд тойроод ингээ орох юм. Ойн ингээд ийм сар шиг байна. Тэгээд машинаар гарч ирэх юм уу? Зүгээр тойрч ирэх юм уу? юу юм? За говийн аяллыг мэдээж элсгүйгээр бас төсөөлөхийн аргагүй. Тэгэхээр бидний хувьд хүүхдүүдтэй бас элстэй аялал үзүүлэхийн тулд Баянзаагаас яг маш ойрхон 20-30 км л яваад байдаг Молцог элс дээр ирсэн. Энэ бол ихэвчлэн нутгийн хүмүүсийн л мэддэг ирдэг газар юм билээ. Тэгвэл саяны яг нэг үүдээр орж ирэхээс айлд бол жуулчдад зориулсан унуулдаг тэмээнүүд бас байд юм билээ. За энэ газар болохоор ийм тогтсон элснүүд нэм саран хэлбэртэй. Ерөнхийдөө баруун талаас сэлхэлж байгаа салхины аясаар үүсч нүүж байгаа тийм хэлбэртэй элснүүд бас ирээд харахад хөөрхөн өндөр нэлээд их элстэй газар байсан. Тэгээд хамгийн гол нь өмнө говьд одоо элс үсгийн тулд хонгорын элс рүү маш ихээр явдаг шүү дээ. Гэхдээ тийш явах зам нь өөрөө маш дэржигнүүртэй, машинд хаалтай. Тэгээд говийн халуун наранд хүүхдүүдтэй аялахад нэлээд тохиромжгүй байдаг учраас бит хоёр энэ элсийг сонгосон гэсэн үг. За тэгээд нутгийн хахаас бас зам заалгаж аваад бид нар хот руугаа буцах зам руугаа явж байгаа. Гэхдээ бидний буцах зам нэлээд бас сонирхолтой өрнөсөн. Яагаад тэгэхээр бид нар буцаад 70 задгад ороод засмал замаараа явах биш. Хойшоогоо шууд мандал овоо, өмнө говийн мандал овоо сум ороод тэрнээшээ хойшоогоо дахиж яваад дунд говийн сайхан овоо сум, онгийн голоо өгсөд Өвөр хангай аймагт шууд 10 хэр хот руу орох энэ замаар ерөнхийдөө сонгож явсан гэсэн үг. Тэгэхээр энэ зам өөрөө жуулчид их явдаггүй юм маш онгон дахшин байгальтай газар байсан. Замдаа бид зэрлэг амьтан бас зөндөө харсан. За ингээд улаан ийм элстэй, буттай
шороотой янз янзын замуудыг үзсэн. Энэ бол бас маш юм нөгөө говийн гоё олон төрхийг харах боломжтой юм зам байсан. Зарим зам нь бас хит бартаатай, зарим нь болохоор бүр шув шулуун, ямар ч юусоо торох зүйлгүй, бүр маш хурдтай давхих боломжтой. За тэгээ зарим нь бол амар хад чулуутай гэх мэт ингээд янз янзын замаар явсаар агаад ирж байгаа. За одоо яг энэ харагдаж байгаа зам болохоор ингээд шонгийн модоо дагаад л ерөөсөө давхиад идэг зам. Ерөөсөө жоохон яваад одоо сайхан хуваа сум гарч ирнэ. Тэгээд цаашаа наа үргэлжлээд онгийн гол, тэгээ онгийн голоо хөссөөр агаад 10 ихэр хот ороод ирж байгаа. За тэгээд бидний аялал болохоор өнгөрсөн 2025 оны намрын аялсан энэ бичлэг ингээд ерөөхдөө дуусч байна. Бид нэр 3 хоногт ерөөсөө 5 дахь хагас бүтсэн ингээд амралтын өдрүүдийг базаад хүүхдүүдтэй хамт аялаад ирсэн. Тэгэхээр удахгүй бас намар болох гэж байна. Та бүхэн хүүхдүүдтэйгээ хамт гэр бүлээрээ манай говийн нутгаар аялахыг зорж байгаа юм бол бас магадгүй энэ замыг, энэ маршрутыг туршаад үзэх боломжтой. Нилээн тав тухтай тэгсэн хэрнээ зам зуур хосол аваар баахтай, хүн баахтай ингээд сайхан аялах боломжтой шүү. Ямар ч гэсэн хэцүү тийм саадтай зам бол байсангүй. Ингээд энэ бичлэгийг дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.